Заасан бацхан итгэлийн дус нар минь ээ. Шалом миний бодол пэйж дээрээ сүүлийн үед нэг сэдв бодогдоод байгаа. Тэгээд тэр сэдвийн талаар та бүдтэйгээ хуваалцъя. За эмзэг байдлыг одоо бид бас зөвөр ойлгох хэрэгтэй гэж бас бодож байна. Тэгээд нэг жишээ надад бодогдсон. Тэгээд тэр жишээ яг бодит байдлыг бас бодиттой илэрхийлж байгаа санагдсан учраас хуваалцъя. Одоо ингэдэж штэ. Одоо за энэ гарлуу ч юм уу те. Одоо ингээд нэг удаа зөглөө гэж бодъё. За жоох хүүхэд биш зүгээр одоо 90 цент хүрсэн эр хүний гарлуу ингээд нэг удаа зөглөө гэж бодъё. Амар чангач биш. Зүгээр ерөнхийдөө тоглоод зөгж байгаа юм шиг те. Зүгээр ингээд нэг ерөнхийдөө бол нэг зөгч ингээд нэг зөглөө. За тэгэхэд бол тэр өвчин мэдрэхгүй. Юу баг мэдэрнэ те. Зүгээр ингээд айхтар эмзэглэхгүй. Гэтлээ тэр газараа ингээд олон дахин ингээд зөхөөл өгдөг. Олон зөх тусам нөгөө газар чинь ингээд хүндэр болоод амар эмзэг болдог. Тэгээд яа гэд боо юм бол нөгөө хошин шог дээр өгдөг штэ ингээд боёо билүү хэм блэ ингээд зогсон чинь өвдөхгүй байна гэд үлддэгтэй гэдэлхэн. Тэрнтэй бас ойролцоо эмзэг байдлын нэг тал нь байгаа байхгүй. Мэдээж яг одоо юу гэдэг нөгөө хүнийхээ онцлогоос болоод нөгөө хүнийхээ одоо юм үзээгүй ч юм уу те үнэхээр их бодиттой энгийн зүйлийг нэг эмзэглэж үзэж болдог. Тийм одоо дорой нөгөө хувь хүн байж болно. Гэтэ зарим тохиолдолд өөр байгаа байхгүй. Одоо жишээ нь ингээд нэг үг хэллээ гэж бодъё. Нэг шүүмж хэллээ гэж бодъё. Нэг хүнд. Тэс нөгөө шүүмжийг сонсонгуудлаа шууд эмзэглэдэг. Тийм тохиолдол гарч ирдэг. Тэгээ тэр үед нөгөө хүн нөгөө эмзэглэж байгаа тэр хүнийг шууд дүгнэх боломжтой. Юм одоо юу гэдгийг те хатуу үг сонсч үзээгүй ямар арчаагүй гар вэ? Эсвэл те энэ стенэрэ хүүхдэрэ гар вэ штэ ч юм уу те. Ингээд янз бүрийн бодож болно. Түрүүнээс янз хүнээс шалтгаална. Гэтэл өөр нэг ийм тохиолдол бас байж болж байгаа байхгүй. Ямар тохиолдол вэ гэхээр түрүүлсэнчлэн нөгөө хүн нэг газараа ингээд олон дахин зохиулсаар байгаад буюу байнга шүүмжлүүлсээр байгаад тэгээд маш эмзэг болцсон. Тэгээд зүгээр энгийн байдлаар ч юм уу ингээд те нэг бурууг нь шууд хэлэхэд нөгөө хүн чинь эмзэглэж хүлээж авч байгаа нь маш их тийм сэтгэлийн байнгын нэг тийм дайралтанд ордог учраас тэр хүн ингээд шууд нөгөө газар нэг баахан цохиулсаар байгаа. Дахиад нэг өөр нэг хүн танихгүй хүн ингээд зүгээр нэг өнгөцгөө ингээд зохиход хүртэл яа чи ямар муухай юм бэ? Ямар муухай хүн шүүдийн ч юм уу те эсвэл шууд өөрийгөө өмөрдөг ч юм уу нэг юм эмзэг байдал. Гэтэл би болохоор зарим тохиолдолд тэр эмзэг байдал зүг гэж бодоод байгаа байхгүй. Зарим тохиолдолд ягаад гэвэл тэгж тэр хүн эмзэглэж өөрийгөө хамгаалахгүй болвол бэртэх аюултай. Одоо юу гэдэг юм би бол арчаагүй надад юусэн юу гэдэг хөгийн би бол үнэхээр хөгийн нөгөө нэг хэлсэн шүүмж нь шууд үнэн учраас гэдэг юм уу те үнэхээр үнэн муу юм уу биш юм уу гэж бодохчгүй шууд л хүлээж аваад би бас хөгийн ингээл бүр ингээд зохиулсаар байгаад бүр ингээд нэг юм өвч мэдрэхэ болцсон нэг юм болох боломжтой гэж бодож байна. Мэдээж ямар кейс ярьж байгаас шалтгаалаад янз. Тэр утгаараа хэлэх гээд байгаа санаа зарим үед эмзэг байдал хамгаалалт болдог гэж бодоод байгаа байхгүй. Зарим үед. Яг тэгэхээр шаардлагагүй зохиулсаар байгаад нөгөө нэг сул дорой байдлыг нь хүн болгон хэлж байгаа. Тэр утга нөгөө хүн өөрөө ч мэдж байгаа. Тэр үед эмзэглэх нөгөө тэгээ одоо ингээд баланс нь алдагдчихсан. Хүн сайн зүйл гэж сул тал гэж байгаа, сайн тал гэж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө сул талыг ингээд хүн хэлдэг. Ихэвчлэн бид нар ингээд юу гэдэг бие биенийгээ урамшуулах тал дээр Европуудын соёл бол тэ энэ тал дээр бол сайн гэж бодож байгаа. Зөвхөн Европч гэж хэлэхгүй гэж бол. Ер нь өөр монголчууд энэ тал дээр жоохон сул байгаа гэж би хардаг. Урамшуулах тал дээр. Гэтэл урамшуул нөгөө нэг тэ Есүсийн нөгөө нэг завхаарж байгаа бишээ. Тэ нөгөө нэг завхаа эмэгтэйтэй самар эмэгтэйтэй тэ самар эмэгтэйтэй
сайн мэдээс эмэгтэй сайн мэдээ тараах үедээ нэг юм сэндвич буюу те эхлээд нэг юм одоо юу гэдгийг урамшуулал тэгээд үнний илчлэл тэгээд урамшуулал те нэг иймэрхүү байдлаар Есүсийн сайн мэдээний арга хүртэл тийм байсан шиг бид нар тэххгүйгээр шууд л шүүмжилдэг ч юм харилцаа ярьж байгаа шүү дээ те шууд л нэг шүүмжилдэг шууд л бурууг нь хэлдэг нэг иймэрхүү арга замаас байнга явсаар байгаад байнга ийм зүйл нөгөө тухайн хүн сонссоор байгаад дахиад нэг хэлэхэд шууд нөгөө хүн чинь ингээд те ямар ч нэг тийм ээ би энэ тал дээр сул дорой. Гэхдээ надад ийм сайн тал байгаа. Тийм ээ миний хэлсэн энэ үг яг энэ хэсэг нь бол те би алдаатай хэлчихлээ. Гэхдээ энэ хэсэг дээр миний үг миний гол санаа байсан юм аа. Миний яг одоо юу гэдгийг миний яг онцлог энд байгаа маа. Энэ дээрээ би бол алдчихлаа. Энэ дээрээ би сул дараа байна гэдэг. Иймэрхүү байдлаар хүн өөрийгөө ингэж үнэлэх зүйл дээр өөрийгөө харж яахгүй бол шууд зохиулсаар байгаад нөгөө хүн чинь ингээд те надад ямар ч сайн байхгүй. Би үнэхээр хөвгий ингээд боддох болчихгүй. Тэр утгаараа ингээд цаанаасаа хүний сэтгэл ингээд байнга ингээд шүүмжил авсаар байгаа заримдаа эмзэглэж байгаа нь өөрийгөөс хамгаалах тийм механизм ажиллаж байгаа гэж би бол бодож байна. Тэр утгаараа бид бус хин нэгэн хүнийг шүүмжлэхэд хин нэгэн хүн эмзэглэж ивэл те тэр хүн дандаа дорой дандаа нэг эмзэг нэг юм мууг сонсдгүй хүн биш байх боломжтой. Нөгөө хүн те байнга тэр хүн ингээд хин шүүмжлүүлсээр байгаа тэр хүн ингээд те тэгж явах боломжтой. Тэр утгаараа шаардлагагүй л гэсэн үг байхгүй. Тэр үед ингээд нөгөө хүн эмзэглэж ивэл нөгөө хүн угаасаа мэдж байгаа. Дамаа итгэж хүн бол дотор ариун сүнстэй байдаг учраас ариун сүнс тэгээ эзэнтэйгээ хамт алхадаг гэрэл дотор алхадаг хүн бол тэр хүн ингээд өөрийгөө харж байгаа. Тэгээд эрүүл ухаантай учраас харилцааны дундаас би энэ дээр хүмүүсүүдийг ингэж байгаа юм байна шүү. Ингэж сул буруу юм яриад шүү хүн мэдж байгаа байхгүй. Тэгэхээр дахин хэлж тэр хүнийг ингэж тэгээ одоо нэг газар нь олон дахин зохиж ингэж эмзэг өвдгөх бүр ингэж бэртэх сэтгэлийг нь бэртэх үнэлэмжийг нь бэртэх аюултай. Тэгээ тэр байтугай бас нэг юм бодогдож байгаа. Ер нь ардаа нэг газар ингээд олон дахин зохихч биш. Ер нь ингээд хин нэгэн биендээ ингээд юу гэдгийг шүүмжлэх гэдэг энэ зүйлийг заавал зохих гэдэг нэг ийм мэдрэмж төрүүлж хэлэх албагүй шүү дээ. Албагүй. Гэхдээ хэцүүг мэдчихэж байгаа. Гэхдээ ингэх шаардлагагүй. Шүүмжлэл нь одоо юу гэдэг яг нөгөө нэг те нэг газраа яг өвдгөх муухай мэдрэмж нэг юм нөгөө хүнийгаа нэг эвгүй болгож байгаа мэдрэмж угаасаа өгнө шүү дээ шүүмж гэдэг чинь. Би зөв шүүлтийг ярьж байгаа шүү дээ. Тэгтэл өвдөлттэй. Гэтэл зохилт биш илэх байдлаар нэг хүрх байдлаар бид шүүмжлэх нөгөө сэндвичийн арга шиг те хайраар ингэ хэлнэ гэдэг шиг тийм байвал байх боломжтой. Тэгхийн болвол те нөгөө хүн чинь ингээд те харин ч ингээд бид юу гэдэг энэ дэлхий дээр яг үннийг хэлэхэд бол итгэж хүн бүх хүн энэ дэлхий дээр ганцаараа алхаж байгаа шүү дээ. Ганц хүний амьдрал, итгэлийн амьдрал одоо те мэдээж хамт алхах үе гэж байгаа хамтдаа өрөх загалмаа. Гэтэ ихэвчлэн бид ганцаараа цагийг өнгөрөөж байгаа. Сатан биднэр рүү ганцаараа байхад дайрдаг. Тэгээ бидний бүх жинхэнэ дүр төрх маань ганцаараа байхад илэрж байгаа. Тэр утгаараа ганцаараа байхад хажууд ингээд нэг хүрэнгүүтэл ингээд хүрх анхаарал тавьж байгаа юм шиг те хинэ гэдэг ингэхэд бол гоё штэ. Зохилт биш зүгээр хүрх илэх байдлаар бол. Тэгэхээр тийм байдлаар явах юм бол нэг газар ингээ олон дахин зохиход эмзэглээд хүний үнэлэмж үнцэн бэртдэг байсан бол нэг газар илээл явах юм бол үнц нь бэртэхгүй штэ. Харин ч бүртээ энэ миний найз байна. Энэ миний намайг хайрладаг юм байна. Надад үнцэн үг юм байна. Хэлсэн үг нь яг амьдрал дээрээ үний юм байна те. Тэгээ нөгөө газар ингээ илээд байгаа газар нь ингээд улам илүү гоё ингээд те болоод харин ч бүр ингээд бусдаар шүүмж нөгөө хүнээр те яг тэр хүнийг ярьж байгаа шүү дээ хүн болгоонд. Тэгэхээр энэ хүнээр ингээд би алдаагаа хэлүүлэх гоё байдаг. Энэ хүн намайг ингээд те зөвхөн ингээд шууд муугай ямиг нь хэлэхгүй хүн болгоогоос мэдж байгаа. Хүн өөрөө ч тол хаасаагүй миний гэр тол байгаа. Дотор маань те бурхны үг тол байгаа. Тэгэхээр хүн өөрийгөө муухай юмаа үнцэнэ гим нүгэлтэй дорой гэдэг хүн болоо мэдж байгаа. Гэтэл хайраар хэлэх хүн гэвэл үнэхээр ховор байгаад байгаа байхгүй. Тэр утгаараа ингээд те илээд их юм бол энэ хүнээс би өөрийнхөө шүүмжлэлийг сонсомоор байна. Энэ хүнээр ингээд хэлүүлмээр байна. Тэгэх юм бол энэ хүн зөвхөн миний тэр байдлыг хэлдэггүй. Миний үн цэнийг хилэнгээ, миний тайвнаа одоо те таны хин гэдэггүй. Чи үнэхээр мундаг байгаа шүү. Гэтэ энэ зүйл дээр л зүгээр жоохон ингээд засчвал энэ зүйл дээр л чи
харж амжихгүй байгаад их шиг найзаа одоо тэ хахаа их чи хинч үдин тэ. Тэрнээс биш энэ бол зүгээр жижигхэн зүйл. Чиний гол зүйл чинь бол чи ийм үнцэнтэй шүү. Чамаар үнэхээр бахархдаг шүү гэдэг ийм байдлаар ингээд хэлэх буюу илээлэх юм бол эмзэглэхгүй. Тэгээ байнга ингээд байхаар нөгөө хүн чинь ингээд нэг байнгын нэг ийм бодлын тогтолцоо, харилцааны тогтолцоо, шүүмжлэхийн тэрхүү тогтолцоон дотор ороод ирэхээр хаяа нэг хин нэгэн хүн ингээд нэг зохих мэт муухайг хэлсэн ч гэсэн жинхэнэ одоо тэ өөрийнхөө үн цэнэ мэддэг хүн болвол тэ өнгөрүүлж чадж байгаа байхгүй. Гэтэл тийм байхгүй. Байнга зохиулдаг гараа бол хүмүүс бол ингээд хэцүү байгаад байгаа. Тэр утгаараа хин нэгэн хүн эмзэглэж байгаа нь дандаа тэр хүн дорой байдал биш. Үнэхээр тэр хүн ингээд урамшуулах ямар ч хүн байхгүй. Сайн талыг нь хэлдэг хүн байхгүй. Дандаа мууг нь хэлдэг хаасайг хүмүүс хэлж байгаа шүү дээ. Тэр шиг байдлаас болоод тэр хүн эмзэглэх байдлаар өөрийгөө хамгаалж болно. Өөрийн мэдлэггүй ингээд хаддаалт ухамсараараа. Тийм. Тэгэхээр бол энэ ийм зүйл бас бодогдож байна. Тийм учраас бүгдээрээ хамтдаа юмыг ер нь жоохон бодолтой бай. Тэгээд хүн болгон угаасаа ухаантай шүү дээ. Хүн болгонд өөр эрүүл ухаан гэж байгаа. Хүн болгонд нүд гэж байгаа. Хэн болгонд тэгээ бодох бодол нь энэ байгаа. Тийм учраас тэ алдаа дутагдлыг нь тэ хэлнэ гэдэг бол хэн ч хэлж чадна. Харин урамшуул харга замаар хэлнэ гэдэг бол үнэхээр үнцэнтэй байгаа. Тийм учраас бүгдээрээ хичээцгээ тэгээд юмыг жоохон бодож бие биентэйгээ харилцдаг байцгаая. Танд амжилт хүсье.